За манай хантажир бүхэн дивизэний удирдах зөвлөлийн гишүүд маань 2021 онд оноос эхлээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж нутаг сэтгэлтэй, хүүхдийн төлөөх сэтгэлтэй хүмүүсийн хандвар энэ спорт зохицлбарыг ингээд барьж байгуулад аймгийнхаа 100 жилийн хойтой уралдаанд хичээгээд ашиглалтанд оруулж байна. Тэгээд энд бол одоо нийт хандив өргөсөн хүмүүс одоо тусаж тэмцсэн хамтран ажилласан албан газар байгууллагуудаа энэ дэрийг ашиглаад талархлаа илэрхийлж байна. Энэхүү спорт цогцлбарын маань хувьд ямархуу давуу талтай юм онцлогтой цогцлбор байна вэ? За энэ спорт сургалтын төв маань бол одоо 100% хүүхдэд зориулсан. Бусад өөр арга хэмжээ байхгүй. Ингээд өдрийн бүтэн цагаар ингээд хүүхдүүд хичээлж идэг. Чөлөөт бөхчүүд бөхөр. За тэгээд та бүхэн харах юм бол одоо ингээд бүх юм ингээд хүүхдэд зориулсан ээлтэй, хүүхдэд ээлтэй. Шал гэхтэл одоо юм NBA нөө стандартын ягч модон шал уян хатан хүүхдийн өвдөг нуруу гэмтээдгүй. Ингээд энэ зөөлөвч ингээд ариун цэврийн өөрөө хувцсолохор өндөр ингээд бүгд хүүхдэд зориулсан байна. Тэгээд бас хүүхдүүд маань өөрсдөө бэлтгэлийн өмнө хойно ингээд хоолоо хийгээд идэж галтгооны хэсэг бас байгаа. Ерөнхийдөө яг хүүхдэд зориулсан 100% цэвэр зориулт стандартын дагуу байна. Стандартын дагуу баригдсан. Одоо агааржуулалтын систем гэхэл ингээд бүх юм нь хүүхдэд ээлтэй юм хийхийг зорьсон бит.